Сайн байцгаана уу? Өөрхөн ухаалаг эдит та бүхэндээ мэдлэгтэй подкастаас энэ өдрийн мэндийг хүргье. Сайн уу нэмэгчээ? Хай. Сайн сайхан юу бэ да? Наа тайваа. Аюу дараахан тий. Ойр цэвэр сайхан юм байхгүй л ингэ. Хотлаарай л та өдөр шөнөгөл завгүй байгаатайгаа их л сонирхолтой амьдраад байх шиг байгаа шүү. Тэг ялаа гэж тий. За би нөгөө өнгөрсөн 7 хоногт хуралд орно гэж исэн 2 хурлынхаа эхнийхийг дуусгацсан. Тэгээд та хэдэд зориулаад сонирхолтой нэг хурлын мэдээлэл чигээд ирсэн байгаа. За санси. Гэтэ санаа зовлтгүй шүү. Энэ болохоор хүн маань аль хэдийн хэвлүүлсэн өгүүлэлээ бид нарт танилцуулж ярьж өгсөн болохоор ямар нэгэн цохигч ихийн асуудалтай зүйл байхгүй байгаа. Хурлын маань ерөнхийдөө 2 хоног үргэлжилсэндээ эхний хоног дээр нь болохоор зэрэг эхний хэсэг дээр нь ямарваа нэг профессор өөр орноос ирээд тэгээд хүрэлцээ ирээд өөрийнхөө судалгааныхаа талаар танилцуулаад оюутнуудтай нээлттэй хэлэлцүүлэг явуулдаг. Тэгээд нэг профессор болохоор Минг Ю Чой гэдэг хүн байсан. Энэ хүн маань болохоор Тайваны их сургуульд одоо associate professor багшаар ажилладаг хүн байгаа. За яаж аа. Англиар байгаагүй би яаж монголоор хэлэх гэж бодож байгаа шүү. Ямар ч гарчин талаар the neural circuit for animal fighting behavior амьтдын хоорондоо тэмцэлдэг шин чанар нь тархинд одоо яг ямар үйл явцтай холбоотой гэдгийг тайлбарласан судалгаа хийсэн байгаа юм. Сонирхолтой юм тий. Тийм. Тэгээд эхлээд энэ хүн болохоор зэрэг zebra fish буюу одоо яг тийм дахшиг гэрээ судалтай загсан дээр судалгаагаа хийсэн бөгөөд яагаад энэ zebra fish дээр хийсэн бэ? Зүгээр одоо mice дээр хулгай дээр хийчих юм бол эгээгээд энэ зан чанар нь хүн дээр ингэж харагдсан юм байна. Хүн ингэдэм ингээд харьцуулахад mice илүү төстэй шүү дээ. Тэгсэн чинь ерөнхийдөө олон судлаачид zebra fish-ийг бас ашиглаад байдаг байхгүй. Тэгээд яагаад гэсэн чинь энэ zebra fish нь анализ хийхэд илүү нөгөө хулганыг бодвол илүү хурдан амьдралынхаа цикл нь илүү энгийн бөгөөд арай богино хугацаанд байдаг юм байна л да. Тийм учраас энэ zebra fish-ийг тархины судалгаанд эрдэмтэд их ашигладаг юм байна. За тэгэнгүүтээ энэ хүмүүс маань амар гоё слайдууд үзүүлсэн. Тэгээд слайдууд дээр нь ингээд амьтад тулалдах гад одоо барьц авж байгаа гэх юм уу өөдөөдөөс харалтал ингээд яг ингээд тулааны ихнэх байрлалд оролцдог зогсдог штэ амьтад. Тэгсэн чинь нэг 2 цаг үнсэлцэж байна тэр голдно. Яна. Рамис хэлээд юм аа. Тэгсэн чинь амар их өөрөө Минг Ю Чой сан маань болохоор зэрэг за энэ бол энэ zebra fish үнсэлцээгүй тултааных нь ингээд хэлбэрнгээ хэлж байгаа байхгүй юу? Ямар сонирхолтой толгойтой тий. Харин тийм. Тэгээд zebra fish-ийг болохоор гимшилээ хоргонд усан дотор хийсэн. Тэгээд тулдж байгаа загас маань болохоор эхлээд холоос би нэг ажиглаад ойртож ирэнгүүт ингээд эргэлдээд идэг. За эргэлзээс ахгуулаад одоо 50 секунд орчмоос ахгуулаад 4-5 минут хүртэл тийм хугацаанд тухайн үеэс шалтгаалаад ерөнхийдөө тийм удаан хугацаанд эргэлдэж байгаад би билүүгээ дайрдаг гинэ. Дайрахтаа болохоор зэрэг би билүүгээ хаздаг. Тэгээд хазсны дараа болохоор зэрэг ялагдсан загас нь одоо тэр нөгөө аквариумныхаа шилэн хоргоныхаа нэг болонд нь очиод хөдөлгөнгөө болдог. Яна. Өгцөн бол биш ерөнхийдөө ялгсан илэрхийлж байгаа. Тэгээд ялсан загас нь болохоор яг тэр гол юундад одоо нөгөө аквариумдаа чөлөөтөө сэлж байгаа байдал одоо би ялагч гэдгийг илэрхийлсэн одоо байдалтай байдаг гинэ. Тэгэнгүүт нь болохоор зэрэг эхлээд одоо 2 загсыг хооронд нь тэмцэлдүүлчихлээ. Тэгэнгүүт ахаад дараагийн 2 дахь 3 дахь талаанд оруулаад ингээ үдсэн гинэ хид хідэн тавталцтайгаар. Тэгсэн чинь эхлээд одоо ингээд winner loser болоод тодорхойлох шүү дээ эхний тулаанасаа. Тэнгүүт 2 болон 3 дахь тулаанд оруулахад анх ялсан загас маань ахиж одоо ялах магадлал нь 70%-аас дээш үүдэг гинэ. Тэнгүүт 3 дахь тулаанасаа эхлэнгүүтээ тэр ахиж ялах магадлал нь 90%-аас дээш болж ингээд нэмэгдээд байдаг гинэ. Тэр нь болохоор зэрэг DHBL гэдэг одоо тархины нейроны хэсэгтэй маш холбоотой байдаг тухай тэр хүн тайлбарлаж байгаа. Би гэхдээ нарийн нөгөө одоо хэллэгүүдийг ашиглахгүйгээр энгийн тайлбарлаад явчихъя. Энэ нь болохоор зэрэг тухайн загаснууд маань эхний ялтаасаа хойш ялагдлаасаа хойш дараагийнхаа тулаанд ялах боломжтой байсан ч гэсэндээ өөрөө ингээд бууж өгье гэсэн шийдвэрийг гаргаж өгөөд тэгээ дараагийнхаа тулааны үеэр ерөнхийдөө дайлалт хийхэд зогсоодог гинэ. Тэгсэн чинь энийг болохоор зэрэг манай Минг Ю Чой хошигноод ингэж хэлсэн байгаа. Тийм учраас одоо keep going байгаарай, үргэлжлүүлэн тэмцэж байгаарай.
Одоо амьтдын хувьд ч юм болохоор зэрэг энэ тулаан чинь эмгэгчэндээ илүү татагдах зорилготой байгаа шүү дээ. Тэгсэн чинь минь юу ч болохоо зэрэг чиний охинд тогтоогүй байгаад чамайг ингээд анчих юм бол дараагийнхаа үйлдэлийг хийсэл бай. Ялах магадaltaй байсаар байж ихнийхээ үйлдэлээс бол битээ айгаад дараагийнхаа үйлдэл дээр ингээд үлгэж лүүсэр битээ байгаарэ гэж хэлсэн байгаа. Тэгсэн чинь ерөнхийдөө эндээс харах юм бол энэ zebra fish хүний зан характерыг ерөнхийдөө харуулдаг. Эхний удаагийн ялагдал дараагийн удаагийн шийдвэрт нь илүү нөлөөлөд байдаг гэдгийг харуулж байгаа. За энэ болохоор эхний хэсэг судалгаа, дараагийн хэсэг нэг жижигхэн судалгаа гэх юм бол никотины судалгаа байгаа. Одоо ингээд ялагдсан загаснууд дээр ялсан загасаа никотинаар үйлчлээд дараагийн тулаанд оруулсан гинэ. Тэгсэн чинь тэр загас маань дараагийнхаа тулааныхаа үеэр ялагдаж эхэлсэн. Гэхдээ ялсан үйлдэлийнх нь одоо тоог нь харьцуулаад үзэхээр никотин тарчингууд ялж байгаа биш. Одоо ялсны дараа тэр загас өөртөө ихтэй болоод би дараагтаа ялна гэдэг дараагтаа ялаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь никотин тарьсан дараа тэр загас яг нэг тийм рестарт хийсэн юм шиг анхны тулаанд орж байгаа юм шиг сэтгэл зүгээр оролцоод исэн гинэ. Ялагдах нь 50% магадaltaй болоод ирсэн. Санин тийм. Тэгээ никотин болохоор зэрэг венер эффектийг дарангуулдаг юм байна гэж үзсэн. Тийм учраас никотин хүмүүс ч гэсэндээ хэрэглэх нь ямар нэгэн юмд илүү их ялагдал авчрах нь байх шүү. Бити тамцаарай гэж минь гэж хэлсэн. Манай associate professor ерөөсөө тэгж харж байгаагүй, ерөөсөө тэгж бодож байгаа хүмүүс гэдэг байна те. Харин тэгж хүний шийдвэр гаргалтад тийм амар нөлөөлдөг гэж ерөөсөө бодож байгаа юм байна. Яг сөрөг мелодиудыг сонсч ирсэн те, дандуулдаг инээ тэгэл скол зүгсэн явшиг үсэд ингээд тэгдэг байлцсан гэж сонсч ирсэн. Гэхдээ бүр зан төрөхөд бүр тийм хэмжээнд нөлөөлнө гэж боддог гэсэн үг. Харин тийм судалгаа. Би нэрээ за яг энэ ядагхгүй манай судлаачид чинь амар хөөрхөн тийм креативити сайтай. Тэнгүүтээ одоо ингээд өгүүлэл хуралд оронгууд чинь заавал сэтгүүл гаргаж өгсдөө штэ. Би нэгч. Тэгээд энэ сэтгүүл чинь дараа нь би өөр ажилд ороход ч юм уу академик карьераа өгөхөд энэ сэтгүүл дээр миний нэр орсон байх чинь амар хэрэгтэй. Ашиглаад явдаг штэ. Тэгсэн чинь манай сургуулийн сэтгүүлийн манай сургуулийн сэтгүүлийн хараа би зургаас аваад оруулсан. Тэнгүүт оюутууд гараараа зурсан. Тэгээд энэ жилийн хурлынхаа нэр нь болохоор зэрэг Unlock the Future with Science ирээдүйг шинжлэх ухаанаар нээх гэдэг. Ямар гоё нэртэй юм те. Тэгээд нэр маш бүр зүгээр гашаач гэдэг. Тэгээд нэг тийм энэ зургийг харуулна. Бичлэгийг бидлж хаад. Би айгүй халуун гэж зурсан байхгүй юу? Би айгүй гэж хэлхээсээ ингээд таруулаад айгүй чирүүгээс аваад тэгвүүчийн авах байна уу? Би тэр нэг аахаа зүгээр явсан гэдсэн байхгүй харин ч надаа идэвүүлж хаад. Зүгээртэй хүний харах өнцөг. Та өөрийнхөө бол байна. За ямар ч гэсэн ямар юм боллаа. Тэгээд хоёлаа одоо өнөөдрийнхөө маш сонирхолтой сэдв болох бидний өдөр тутмын амьдрал бараг хүн бүрийн тулгардаг нэг зүйл болох стрессийн талаар ярилцгаав. За стресс гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр одоо нөгөө нэг сүүлийн үед хүмүүсийн харж байгаа онцөг стресс гингүүд стресс гэж байх ёсгүй тий. Аюус сөрөг мэдрэмж гэж л ер нь харна. Яг тийм төвшөнд угаасаа нийгэм байгаад байна шүү дээ тий. Гэтэл нөгөө талдаа стресс гэдэг маань өөрөө аюус сонирхолтой. Эрэг сөрөг стресс гэж гараад ирдэг байхгүй юу? Монгол хүүхдүүд яг ингэдэг. Яаж эрэг стресс байх юм гэж асуудаг. Тэгвэл өнөөдөр хэдүүлээ нэрээ эрэг стресс гэж байд юм уу? Яг стресс яагаад хүнд байх ёстой юм бэ гэдэг мэдээлэл авнаа. За мэдээлэл авахын тулд тэгээд яг энэ стрессийг үүсгэж байгаа даавар болох кортизол гэдэг дааврын одоо талаар мэдэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр ямар нэгэн мэдрэмж гэдэг зүйлийн цаана дандаа тархинд химийн ургуулаа үүсэж байгаа. Тэр химийн ургуулыг хариуцдаг гол зохицуулагч хүчин зүйл нь
дааврагддаг. За тэгвэл энэ кортизол гэдэг даавар нь болохоор бидний бөөрийн дээд булчирхаанаас ялгардаг ийм сонирхолтой даавар байгаа. За ямар учиртай даавар юм бэ гэх юм бол орчин нөхцөл таагүй болно шүү дээ тий. Таагүй нөхцөлд чи тайван байх уу? Эсвэл аз жаргалтай байх уу? Эсвэл стресстэй үү? Таагүй бол стресстэй. Стресстэй тий. Таатай байгаа тохиолдолд стресстэйгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ нь өөрөө юу хэлээд байна вэ гэхээр бид нар орчиндөө хариу үйлдэл үзүүлээд өөрөлдмөл тэр орчинд аюул байна уу? Занал хийх байна уу? Тухгүй байна уу? Таагүй байна уу? Тэрний эсрэг бидний биеэс үзүүлж байгаа хариу үйлдэл буюу эргээд төдий тэнцэх гарц гаргахад чухал нөлөөтэй ийм мэдрэмж гэсэн үг байхгүй стресс гэдэг маань. Тэгэхээр кортизол гэдэг маань ерөөсөө бидний нөгөө нэг адреналинтай ерөөхдөө ойролцоо тэнц эсвэл зүгт гэдэг сигналыг бидний биед ерөөсөө ингэ өгчдөг гэсэн үг хань нийтгэлд. За хоёрдугаар талаараа зөв кортизол дээр аюул сонирхолтой. Одоо жишээлх юм бол чи өглөө басахдаа сэрүүлэхдээ басдаг уу эсвэл сэрүүлэггүй басдаг уу? Сэрүүлэхдээ. Сэрүүлэхдээ юу? Хэдэн цаг тасдаг вэ? Янз ерөнхийдөө 6 юм уу 8 үед. Бидний бие организм ерөнхийдөө 5-5:30 хооронд сэрэхэд бэлэн болдог байхгүй. Тэгэнгүүт бидний яг ингээд эд эрхтний төвшөнд аваад үзэх юм бол сэрүүлэгтээс цаг гэдэг эд эрхтээ сэрэхгүй. Яг тэр сэрүүлэгтэй цагны үүргийг кортизол гүйцэтгэж идэг. Яг өглөө чи босох боллоо тий. Одоо эд эрхтний бүдгийг одоо басаарай. Одоо чи үйл ажиллагаа явуулах хэрэгтэй боллоо шүү гэдэг тэр сэрүүлэхийн үүргийг энэхүү даавар маань гүйцэтгэдэг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр өглөө маш их хэмжээнд ингээд ерөнхийдөө тодорхой хэмжээнд ялгарлын ингээд гисэн. За тэнгууд өдрийн турш ерөнхийдөө ихсэж байгаа сүүл рүүгээ одоо үдээс хойш ч юм уу кортизолын хэмжээ буураад явсан гэсэн. Тэгээ яг унтахын өмнө кортизол бүртээ дор хэмжээ ингээд доошлоод унтсан. Эсрэгээр нь бидний тархинд дах борхоцоо булчирхаанаас мелатонин одоо даавар хийх ялгарч эхэлдэг. Тэгэхээр альва зүйл дарга бэлэг энэ яам гэлээдэг шүү дээ. Тэмтэй ер нь бол кортизол, мелатонин хоёр одоо төстэй гэх юм уу? Кортизол нь бидний сэрээгээ, бэлтгээд, эрч хүчтэй альва зүйлд хариу одоо үйлдэл өгөхөд бэлэн болгож идэг бол мелатонин одоо тайвшраарай, одоо унтах боллоо шүү тий. Даалын одоо гэрэл нар жаргалаа, одоо чиний унтах цаг боллоо гэсэн юм тохиол бидний бид өгч идэг. Тэгэхээр кортизол болон мелатонин хоёр маань нөгөө циркадиан ритм буюу өдрийн одоо хоногийн төр хэмнэлийг зохицуулахад хамтарч ийм сонирхолтой хоёр. Тэгэхээр одоо бидний яриад байгаа нөгөө сөрөг стресс тий. Эрэг стресс нь бидрийг альва тийм одоо муу нөхцөл байдлаас хамгаалах, за муу одоо үр дагаварт хариу үйлдэл үзүүлэхэд бол тусалдаг байх нь шүү дээ. За нөгөө даалгавар үз чи их болчлаа шүү. Даалгавар их бол стресс нь за стресс чи нэг одоо хийхгүй болохгүй гэдэг нэг тийм сигналыг бидний тархинд өгөөд юм гэсэн үг хань л тий. За тэгтэл яг энэ нь хэтэрхий стресс үүсээд буюу кортизолын хэмжээ хэтэрхий ихсээд тэрхээрээ. За ихсэх дараагийн нэг шалтгаан нь юу вэ гэхээр шөнийн нойр алдах гэж байгаа байхгүй. Түрүүн хэлсэнчлэн шөнө яг ингээд унтах болохоор кортизолын хэмжээ буурдаг гэдгсэн тийм. Гэсэн цагаас хулаад буураад тэгэл ингээд бол 12 цагийн үед л бүр ингээд мелатонин нэлээд их ялгарсан бидний ингээд гүн нойрондоо дүрсрээд унчаач яах хэвээр тарих толгойн бүх мэдээллүүд ирж явах хэрэгтэй хаан шүү дээ. Гэтэл бид нөгөө өдрөнд хийдэг ачаалтаа ажилласнаа араас нь залхуулаад шөнийн нойроо алдчихъя гэж бодъё л да. Одоо аним ч юм уу, кино үздэг ч юм уу, эсвэл ажиллаа дахиад нэмэлт цагаар бичтэйгээ дүгншүүлээ хийдэг тийм. Тэгэхээр шөнө ингээд унтахгүй яг унтах хэвээр цагтаа унтахгүй ангууд нөгөө кортизолын хэмжээ буурдаггүй гинэ. Тэгээ буурахгүй байгаад өглөө нь маргааш өглөө дахиад нөгөө өндөр стресстэй тэр чигтээ ингээд ерөөсөө л энэ цикл чинь ингээд үргэлжлээд явчихдаг. Тийм болохоор энэ хэмжээг бууруулахын тулд яг орой цагтаа 10 цаг гэтэл орондоо ороод унтчих хэрэгтэй. Ийм зүйл яриаддаг. Тэгээс стресс дээр ялч нөгөө асуудлууд тэгээд тэрийг нөгөө нэг шийдвэрлэж ийж кортизолын хэмжээ мэдээж буурахын нэг бас зүйлүүд байна. Яриадаг явах нэ. За яг цаана явдаг механизмыг хөнгөн тайлбарлах юм хөө. Стресс сонирхолтой юм. Би бас яг таныг ярьж хахад 5 дахь удаа би бүр амар ингээ стресстэй дуур цаанаасаа бочимдаад засахгүй юу? Шалтгаанаа бүр орлоо. Хит хоног нөгөө дутуу нартай яваад байж байгаа. Нэг 5 дахь үед тулаал бүр ингээ шалтгаангүй уур засахгүй юу? Тэгээд ер нь бол жоохон нойр тутай яваад байгаа мэдчихсэн.
Тэгээд яг удаан хугацаагаар тэгснээс үүдээд ялчгүй тэр кортизол болон мелатонины баланс алдагдаад стресстэй байсан байж штэ. Тэгэхээр шөнийн нойр аягүй чухал агаад. Тийм байна. Ёстой сонирхолтой тайлбарлаа. Би тэгтээ ингэж боддог шүү дээ. Хүмүүс нөгөө нэг билээ цагаар угсаа ажиллахдаггүй шүү дээ. Яаж дуртай ах юм те. Өдөржингөө ямаа хийгээд яг л ингээл ажил амьдрал хоёр тустай байх хэрэгтэй. Ихэнх цагийн өдрийн ихэнх цагийг ажил дээр өнгөрүүлж байгаа. Ар гэртээ зориулах цаг, өөрийгөө амраах цаг хэрэгтэй. Тэнгууд угаасаа уртаар ажиллана гэдэг нь бие организмаа сэтгэлзэн хөвсчсэндээ дарамтанд ороод аягүй хядардаг шүү дээ тий. Гэсэн хэрнээс хүмүүс өөрсдөө чимээгүй ажилчид болох эд хэрэгтний амар стресстэй байдаг. Үгүй илэг хадаад надад болио гэтэл ингээл халаа ногоотой хоол иддэг ч юм уу тий. Ерөөсөө тэр ингээд янз бүрийн ингээд боловсруулсан хүмүүс ихээр иддэг. За тэгэл шүн юм идэж болохгүй. Яг гэвэл ходоод амрах хэрэгтэй гэдэг ахчих чинь шүн юм идэл ходоодоо норбч шаагаад сүү ингээл нүдчихийдэг тий. За тэгээд нөгөө нэг амрах хэрэгтэй цагт идэрхтний амраахгүй байна гэдэг чинь идэрхтэн болгонд тодорхой хэмжээний стресс үүснэ. Стресс нь яванда тэгэл өрсөл болно. Өрсөлн цаашаа ямар нэгэн өвчний их үүсэх болно гэсэн үг. Тэгэхээр дуурахгүй байна. За тэгээд бүр дуурна штэ идэрхтэн чинь өвдөөд хааны газар өвдөж эхэлнэ штэ тий. Чунгууд нь дугаарай гэж нөгөө нэг бослог гаргаж байгаа нөхдүүдийг давтдаг шиг нөгөө эд нөхдүүд чинь нөгөө өвчин намдах юм уу чинь тэг болохгүй штэ. Одоо надад билээ чи одоо амраач гэсэн идэрхтний буцаагаад ингээд дууг нь өвчин намдах ингээд хордог. Тэгээд бүр татгатаа толтол явдаг. Тиймлэг чиж за одоо болиё гэж бодоод тэг гарч ирсний зарим хүмүүс нь яг үнэхээр амьдралын зөв хөнгөлтэй их болоод ингээд гой сайжраад явна. Зарим хүмүүс нь л яг гэхээр идэвснийхээ дараа өмнө нь өвдөөгүй юм шиг буцаад хуучин амьдралынхаа юм ажил гаргаж явчихдаг. Ийм нэг хавцтай зүйл байна. Тэгэл яг л энэ чинь тэгэхээр хүчнээ зүйл л да. Ашиг затвал тийм. Тийм би тэгээ ерөөсөд нөгөө стресс гингүүд бид нар эсвэл би ч юм уу гадаад хүчин зүйл их боддог юм байна. Яалч ч ингээд дотоод хүчин зүйл нэлээд оролцоотой байдаг юм байна. Тэгээд тэнийг ярангуут яг өөрийнхөө хийсэн биендээ хийж байгаа буруу зан үйлүүдээ их бодлоо. Стресс гэдэг чинь ерөөсөө дан биш гадаад биш дотоод бас нэлээд чухал оролцоотой байдаг юм байна. Яалч ч одоо ингээд стресс гэдэг ойлголт дэлхийд дахинд Монголд ч гэсэн хүн болгоо яг тренд юм шиг үг болсон шүү дээ. Тэгээд эрэнгүүд яалтчгүй эрдэмтэд судлаачид эргээд стресстэйг дамаа одоо гадаад хүчин зүйлээс дотоод хүчин зүйлээс бол ингээ хүмүүс өөрсдөө л тэрийг бол зохицуулна. Тэгвэл гадаад хүчин зүйлээс ч юм уу ямар нэг байдлаар стрессчлээ. Тэгвэл тэрийг хэрхэн одоо зүгээр болох вэ? Стрессээ хэрхэн сөрөг стрессээ хэрхэн байхгүй болох вэ гэдгийг судлаад тэгээд янз бүрийн одоо гол аргуудыг бол яасан юм байна. Нийтэд зарлжээ. За тэгээд энийг мэдээч яг одоо стрессийг судалж байгаа салбар гэх юм уу стресс судлалын салбар байгаа. Тэгээ хамгийн анх судлагдаж гарч ирсэн стрессийг даван туулах арга нь болохоор танин мэдэх хүн зан үйлийн арга гэдэг гинэ. Тэгээ энийг болохоор зэрэг англи хэлний CBT гэж товчилж нэрлэдэг. Энэ арга нь буюу энэ аргыг судлахад хүний бодол сэтгэл хөдлөл зан үйл гурав нь хоорондоо холбоотой байдаг гэж үзээд ингээд хүний хандлагыг өөрчлөх нь стрессийг даван туулах хамгийн гол тулгуур юм а гэж танин мэдхүй зан үйлийн арга нь тодорхойлж байгаа. Жишээлбэл хүн би чадахгүй гэж байнга бодоод байхаар стресс илүү нэмэгддэг. Зүгээр л би чадахгүй гэж бодсон төлөө дараа би угаас чадахгүй гэж тэр нөгөө үлд давтагдах болгоно. Энэ үгээ дахин давтаж бодох нь нөгөө баг байсан стресс нь улам нэмэгдээд хүндэрч эхэлдэг. Гэтэл хүн тэрийг болохоор зэрэг би чадахгүй биш. Арай өөрөөр энийг арай дэмжсэн. Би магадгүй оролдоод үзэх үү? Би чадаж магадгүй юм гэдэг өөр өнцгөөс харж эхлэхээр стресс буурдаг гинэ. Тийм болохоор энэ танин мэдхийн зан үйлийн арга дээр хүмүүст тийм болохгүй бүтэхгүй гэсэн бодол авсан бас одоо нэг хоёр үг л байгаа даа шүү дээ. Тэр үгийг таад ингэж бодлого ингэж бодоорой гэсэн одоо тодорхой одоо өгнүүд байгаа. Тэр өгнүүдийг зааж өгдөг гинэ. За дараагийнх нь болохоор зэрэг хүн болгон мэддэг mindfulness буюу анхаарал төвлөрүүлэх бясалгал. Энгийн бясалгал биш, анхаарал төвлөрүүлэх бясалгал нь стресс эргэнлүүтэй байдаг. Гэхдээ энэ энгийн биш, анхаарал төвлөрүүлэх гэдэг нь юугаар онцлог вэ гэх юм бол энэ анхаарлыг зөвхөн одоодоо авчруулна. Зөвхөн тухайн юуг бясалгалыг хийж байхад анхаарал нь амьсгал,
мэдрэмж, тайван байдал зэрэгүүд дээрээ голчлон анхаардаг. Тэгээд энийг хийснээр болохоор хүмүүсийн стресс болон дөгшүүр, сэтгэл готрол мэдтгүйц буурсан судалгаа байдаг гинэ. Тэгээд одоо гэж байгаа учраас тэр хүн маань ирээдүйн зүйлэнд санаа зовхгүй, өнгөрсөн болсон алдаад санаа зовлохгүй болохоор зэрэг төгшүүр багасгадаг. За дараагийн арга нь болохоор зэрэг энэ бол ер нь хүн болгон ярьдаг биеийн хөдөлгөөн үгүй их алхах спортоор хичээлэх үед тархин эндорфин гэдэг аз жаргалын даавар ялгардаг. Тэгээд энэ даавар маань хүний сэтгэл санааг сайжруулж, стрессийг багасгахад тусалдаг байна. За өдөр тутамдаа ингээд бясалгалч гэдэг юм уу энэ танин мэдхүйн зан үйлийн арга, биеийн хөдөлгөөн гэдэг чинь тодорхой цаг хугацаа зарцуулж хийхээр зүйл байна. Тэгэхээр өдөр тутамдаа хэрхэн стрессээ даван туулах вэ? Илүү амархан арга гэх юм бол амьсгалын бясалгал гинэ. Эсвэл бие суллах техникүүд яг ингээд стресстэй үед гүн гүнзгий амьсгаа авах зэрэг байдаг. Энэ л болохоор ихэд гүн амьсгаа авах үед зүрхний цохилт удаашраад биеийн стрессийн хариу ургал нь багасдаг гинэ. Тэгэхээр ихэд хүчээр ярын тасчлаа. Зүгээр тайлал. Хүмүүс ингэдэг те амар стресстэй мааштай те. Тэнгууд за гүнзгий амьсгал авчих гэнгүүт энэ үг бүр ямар тэнүү үгээ гэж сонсогддог те. Тэр хүн амар үнэхээр ингээд уур хөрсөн, стрессцэн бүр ингээд байхад чинь зүгээр л чи амьсгалчих гэдэг үгийг сонсохоор улам уур хөрөх гэдэг таахгүй. Харин гэдэг бодит байдал дээрээ үнэхээр ингээд энэ тэнэг юм шиг арга үнэхээр үр дүнтэй байхгүй те. Яг сонирхолтой. Зөв нэг харах чагаа тэр тесрэх хүмүүсийг хэсэгхэн зур ингээд пауз авуулаад тэр хэсэг зургийн паузын тухайн хүнийг нөгөө эрүүлэр сэтгэх боломжийг олгодог энэ чухал зүйл байгаад шүү дээ. харин Тэгээ яг энэ дээр нөгөө нэг зүйл байл та стрессийн давар хэр хугацаагаар ихсээд тэгээ ялгалын түвшинд хизээ ингээд буурдаг вэ гэж юмгод 10 минутын дараа гэхэд стресстэй ч гэснээс 10 минутын дараа яг тэр стрессийн хариуцсан давар маань ялгалын өндөр түвшинд хамгийн өндөр зэгтээ очоод тэгмээд ойролцоогоор 90 минутын дараа хэвийн түвшиндөө буцаж буурдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр 90 минут гэхэр чинь одоо өндөр стресстэй байгаа шүү дээ тийм амьсгалын тасал хийж жаахан тайвшраад цаг 30 минутын дараа нөгөө асуудлаа дахиад нэг бодонгууд гарц гаргалгаа гаргах магадлал нь өндөр байгаа шүү дээ тийм. Яг стресстэй үедээ шийдвэр гаргаж болохгүй яг тэр цагаад тэгээ шинжлэх ухаанаар батлагдсан цагийн дараа шийдвэр гаргах юм бол дараа бас үүсэх харамсал нь бага юм тий. Тийм тий. Яалчгүй өөртөө үдээ тэнэг шийдвэр гаргадаг тий. Харин одоо тийм шүү дээ. Муухай хүсэл. Цаг 30 минут битэр. Ер нь тэгсэн дээр хаа хүн амтны гомдож хаад стресстэй үедээ муухай ажиллаж байгаа юм даа жагаар тий. За тэгэнгүүт энэ аргуудаас гадна сэтгэл судлаачид их зөвлөдөг. Тэгээ хүмүүс ерөнхийдөө маш сайн мэддэг нэг арга нь хүмүүс хоорондоо дэмжлэг гинэ. Найз нөхөд гэр бүл хамт олонтойгоо ярилцах, дэмжлэг авах нь стрессийг ганцаараа тээж явахаас хамаагүй илүү үр дүнтэй байдаг гэж шүү. За та эдгээрээс заяа. Стресстэй үед тэгж би ихэд стрессийг нөгөө ангиллахыг яч та гэхдээ баг ер нь бол дурдчихлаа л та. Эерэг сөрөг стресс гэж байгаа. Тэгэнгүүтээ стрессийг дотомлох хурц стресс, давтагдах хурц стресс, архаг стресс гэж 3 ангилт юм байна л да. Сөрөг стрессийг хурц стресс болохоор богино хугацаанд гарч ирдэг стресс. Энэ нь шалгалт өгөхийн өмнө ч бэлтгэл тавих чухал үйлдэлийн өмнө хэдүүл ингээд амар сандардаг штэ. Богино хугацаанд тэр үед үүсдэг стресс. Дараагийн хурц стресс нь болохоор зэрэг байнга яарч сандраал хийх ажилтай байгаад олон асуудал нэг дор давхцаад ерөнхийдөө хүмүүс тухалддаг. Тэр хурц стресс гэдэг юм. Архаг стресс гэдэг нь болохоор зэрэг удаан хугацаанд үргэлжилдэг стресс юм байна. За та тэгвэл ерөнхийдөө удаан хугацааны стрессийг бол за хурц давтагдсан удаан хугацааны стрессүүдэд яаж ерөнхийдөө та өөрийгөө барьдаг вэ? Стрессээ даван туулдаг вэ? Ихтгэл тавихын өмнө бол бүр амар стресстэй шүү дээ. Үнэхээр амар стресстэй. Сая яг нөгөө сая ч хийжтэй одоо ингээ харахад бараг жил 2 жил өнгөрцөн байна уу? Магистрийн хамгаалтын үед нөгөө өөрчлөсөн хамгаалалт, жинхэнэ хамгаалалт гэж явдаг шүү дээ. Тэгээд өнөө кредитээ бие цагаад гүйцэх гээл энэ тэмдэглэл аягүй их тавиад тэгэхэд
бүр ингээд ихтгэлийн өмнө дандаа стресстэй байсан баггүй сандрал төвшөөл айгаал. Тэгээ би оол нь өөрийгөө тэгнэ гэж юусоо бодоогүй яа тэгэхээр аваа бүрхэн удаан хугацаанд ингээд танхим дөрөв хүүхдүүдийн өмнө яриад сурцсан тий өөрийгөө нэлээд ингээд бэлтгэгдсэн гэж бодсон чинь үгүйсэн. Стресстэй хэвээр байсан. Яг стресс гэдэг орвол аюу балай гидс шууд базлаад тэгэл найдагаас мэдээ. Тэгэл бүр сүүл рүүгээ бүр тэр нь хүндрүүгата дотор нь хороод өгөөлөд эхэлчихдэг байхгүй юу? Ямар хурц илэрдэг тий. Харин тий. Тэгээд энэ дээр нөгөө юу яасан бэ? Дотор нь хоолтыг багасгадаг юм. Тэгж нөгөө гидс базлахад ингээд буудаг тийм юм байдаг. Гэт наагчдээсээ сонсоод тэгээд сүүлд тэр имийг ашиглаж үзсэн тодорхой хэмжээнд үр дүнтэй юм билээ. Дараагийн нэг яг өөр төрөө авсан арга нь болохоор зэрэг ихтгэл тавихаа өмнө яг тавимт ганцаараа байгаар төсөөлөд эсвэл нөгөө дасан сурсан нөхцөлтүүд байгаа юм шиг тухайн дахин дөрвөн хүүхдүүд сууж байгаа гэж төсөөлөд. Тэгээд тухтаа орчноо төсөөллөөр бүрдүүлж агаад ихтгэлээ тавьдаг ч юм уу те. Иймэрхүү байдлаар өөрийгөө нэлээд тайвшруулдаг болсон. Ер нь л гэхдээ хэцүү. Донцтой стресс хэлтараа зэрэг яг нөгөө ажлын нөхцөлд ч юм уу ер нь бол тодорхой хэмжээнд мэдээж үүсэн төлөвлөгдөөгүй нөхцөл байдал гарч ирэх. Тэгээ энэ бүр ингээд хитрхи олон татамжтай. Тэнгууд стресстэх нь аягүй их байдаг. Тэгэл сүүл рүү болохоор зэрэг надаас шалтгааллахгүй хүчин зүйлээс болоод би стресстэй байгаа шүү дээ. Тэгээд энэ надаас шалтгаалгүй нөхцөл байдал би яг ингээд өөрийнхөө буруугаас ч юм уу юм нөхцөл байдлыг үүсгэхгүй. Тэгэхээр угаасаа л ийм байдаг нөхцөлөөс болоод байнга стресстгүйгээр энийг арай өөрөөр харах боломж байна уу гэдэг те. Эсвэл нөгөө нэг тэр стресстүүлээд байгаа нөхцөл байдлыг нэг амар поинтлоод ч юм уу ингээд ач холбогдол өгөөд өөрийгөө уурлуулад авахгүйгээр тоохгүй өнгөрөх ч юм уу иймэрхүү байдлаар аюу тэр нөхцөл байдлыг өнгөрөхийг хичээж байгаа. Тийм үү? Тэгээд багшсан гэдэг бахи бүр ингээд урт хугацааны стрессийг бол шийдвэрлэж л угаасаа урт хугацааны стресс тусдсан билээ. Одоо жишээлбэл магистрт чинь би нэлийн 16 онд бакалавра төгсөөл 16 онд магистртаа 9 хэвнээсээ 23 онд төгссөн шүү дээ. Тэгэхээр тэр хугацаанд би байнга стресстэй байсан байхгүй юу? Тэгээд бүр заримдаа тартдаг. Би ингээд үнэхээр чадах юм уу? Одоо ийм амар ачаалтаа одоо ингээд гэр бүлтэй зүгээр ч нэг өөр одоо юу гэдэг юм те өөр ингээд салбар иш бүхэл бүтэн амьд бактеритай ажиллаж байгаа туршилт хийхтэй ийм ингээд юу нэг одоо магистрийн чиглэлээр ингээд эсчээд төгсгөөд идэг би ингээд үнэхээр боломжгүй нөхцөл байдалтай үнэхээр чадахгүй юм шиг санагддаг. Тэгээ сүүл рүүгээ тэр стрессийг надтай хамгийн их үйлчлсэн манай нөхөр ихгүй юу? Нэлтэл надтай цуг ингээд магистрийн диплом авсан байхгүй юу? Бүр нэрээ амар хэцүүсэн тэр үед. Тэгээ одоо бол надад тэр үеийн стресс байхгүй яа тэгэхээр би даваад гарцсан. Тэгэхээр урт хугацааны стрессийг бол яалтчгүй шалтгаан тэр яг ямар ингээд үндсэн үг шалтгаан байгаад байгаа. Юу одоо тэрийг тэгвэл яг яаж шийдвэрлэх үү? Гаргаагаа зөв гаргаад тэгээ гаргалаа гаргахын тулд мэдээж өөрөө жоохон тайвшраад нэг эрүүлэр сэтгэх боломж өөртөө олгоод тий. Эсвэл нэг өдөр яг юм гоё ууланд гараад нэг тархиа гоё ингээ амраагаад тий унтраагаад тэгээд дараад нь ойр дотныхоо хүмүүстэй хамгийн итгэж болох хүмүүстэйгээ зөвлөлдөөд тэгээд яг шийдвэр гаргаад тэр шалтгааныг бүрэн гэж засварлж олж хийж урт хугацааны стресс бол зогсон угаасаа. Тэгэхгүй бол аргалаад төрхөн зур яваад байгаа учраас тэр чинь дахин гарч ирээд стрессийн түвшин болон нэмэгдүүлээд магадгүй сүүл рүүгээ бүр сэтгэл готрлын хүн түвшинд ч юм уу эсвэл өвчин болохыг үүсгэхгүй шүү дээ. Тэгээд яг энэ үед асуудлыг шийдвэрлэхэд ядаж хажууд өөрийг нь ойлгоод ингээд дэмжих хүн ядаж ганц байж ер нь л давж тулд юм билий. Чиний хувьд би таныг ярьж байхад бас өөрийгөө бодсон чинь би ерөнхийдөө танин мэдхийн зам үеийн аргыг хэрэгэлдэг юм байна өөрөө ч анзаарахгүйгээр. Хурцуулан давтагддаг хурц стрессийн үед би яг юунд стресстэйггүй гэх юм бол үр дүнд нь стресстэй. Хурал шалгалтын дараа ч юм уу үр дүнд муу байвал яана. Ихтгэл тавьж байгаа би муу тавьчвал яах вэ? Муу тавингууд хүмүүс намайг ингээд ямар тэнэг ингээд ярьчвал яах вэ? Муу тавьчингууд манай супервайзер игээд намайг одоо ингээд загнуул яах вэ? Энэс үлээ би төгсөж чадахгүй бол яах вэ гэж боддог. Бас
байнга яаж сандрахтаа бас өнөөдөр амжихгүй бол би яах юм? Өнөөдөр амжаагүй гэсэн болохоор би маргаашуулаад хойшилчул яах вэ? Хойшлоод дедлайн тулчуул яах вэ гэдэг ингээд үр дүнд амар стресстэй байдаг байсан. Тэгээд одоо болохоор зэрэг загнуулсан ч удаа яах вэ? Загнууллаа гэд энэ одоо манай багш гэдэг юм уу одоо ингээд намайг өвдөхгүй, гомдоохгүй, зовхгүй ч эсвэл зодно гэж хэлж байхгүй шүү дээ. Тэгээд үр дүн нь ер нь бол хурлууд дээр дамаа одоо диплом хамгаалалт дээр ч юм уу тий. Тэгээ олон улсын симпозиум дээр ч гэсэндээ хин ч миний дайсан байдаггүй. Хүмүүс нэг бол тэнд миний юу ярихыг сонирхоод ирээд суудсан байгаа. Нэг бол намайг дэмжих гээд диплом дээр багш нар ингээд тэр хоёрын төгсөгчгөөсөө эдний хоёрт ямар юм хийсэн байна гэдэг бодлоор сууж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө тэнд сууж байгаа миний ихтгэлийг үзэж байгаа хүмүүс намайг дэмжих гэж байгаа гэж боддог. Тэгээд эцэст ингээд бэлтцсэн ард нь гарна болно. Болохгүйсэн гэсэн одоо яах вэ? Тэгээд ахаа бэлтэж байгаа л өгөхөд л болно шүү дээ. Хүн сайжрах явж байгаа гэж үр дүнгийн эргээд амар боддог болсон. Сандарсан ажил дээр ч гэсэндээ би одоо нөгөө өдөр болгоны процесс чухал. Би өдөр болгон хичээгээд энийг амжихгүй байгаад одоо болох юм бол дараагийн арга замыг олно. Гэхдээ энэ одоо хийж байгаа зүйл маань өдөр болгон маань процесс чухал болохоор өдөр болгон хичээнгүүлээ хийгээд тэгээд үр дүнгийг харъя. Үр дүн бүтэхгүй болохгүй болчих юм бол дараагийн аргыг үзье гэдэг. Нэг тийм үр дүнгээ илүү өөрөөр боддог болсон ч гэсэндээ яах вэ гэдэг нь хүлээж авахд бүх сөрөгдлийн бодсон ч гэсэндээ тэр сөрөг талуудыг хүлээж авах сэтгэл зүгээ бэлтждэг эхлээд тэгэхээр дунд нь олон төгсгөлд нь ер нь бол стрессдгүү тэгээд одоо хүнтэй хэрэлдэг тийм огцом стресс үүсэдэг штэ. Тэр үед болохоор зэрэг би сүүл амар өөрийгөө ажигласан. Би одоо нөгөө надтай одоо хэрэлдэж байгаа ч юм одоо ер нь бол одоо миний насан дээр хэрэлдэг гэхээс илүү үзэл санаа зөрчилдөөд тэрийгэ мэтгэлцэл өнгөрч байгаа штэ. Тэгэнгүүт нөгөө хүнээ ажиглаад энэ хүн намайг гомдоохын тулд энэ одоо хэрүүлийг хийж гинүү эсвэл надтай ойлголцоход хийж гинүү гэдгийг боддог болсон. Гомдоох гээд хийж байгаа зүйл дээр би гомдоод үлдэн гэхдээ стресстэх шаардлага юусоо байхгүй. Стресстүүл тэр хүний зорилго байлна. Үзэл бодол зүйлдээ би дийлэх гээд одоо ингээд ойлголцох гээд хэрэлдэж байгаа үедээ дуугатчих гэж хичээдэг. Тэг жоохон заримдаа муухай гэлцдэг л дээ. Тэгээд нөгөө таны хэлсэн цаг 30 минутын дараа гэдэг шиг дараа нь очиж олё гэж үздэг би. Харин тийм уурс үүдээ угаасаа тэр хүнтэйг нэг яриад амиргүй мөлий. Тийм тэр хүн ч гэсэндээ стресстэй яг бодоагүйгээ надад хэлэх эсэлтэй байхгүй. Тэгээд тэрийг сонсох юм бол эвлэрэх завлдахгүй байхгүй. Тийм шүү дээ. Тийм ээ. Гэтэ чиний арга бол бас хөөрхөн гоё арга байна нэрээ. Сураад өгч. Нэрээ тийм sorry. Энд гэтээ нэрээ бид нар ингээд стресстэй байгаа үед тэр нөхцөл байдал бидрийг барах л ингээд амьдрах ингээд боломжгүй бүх юм ингээд дуусч байгаа юм шиг аюу хүн нөхцөл байдалд үлдээчдэг штэ тий. Гэтэ даваад гарсны дараа тэр бодол зүгээр яг үний байдаг. Тийм болохоор мэрэл яасан ч яг тий учир нь олно гэдэгт аюу ихтэй байх хэрэгтэй. Тий энэ дээр бас нөгөө заримдаа хүмүүс би нөгөө сүулт нэг өөр подкаст сонсохгүй тэн дээр ингээд зүгээр happy ялж байгаа хгүй. Тэгээд хэрвээ чи ингээд өвдгүүгээр ингээд одоо хүчиг ихээр өгөхөд бэлнэ гэж асууж байгаа хгүй юу. Тэр хүн хэрвээ надад ингээд санаа зовхоор одоо миний надаас болоо шаналх хүмүүс байхгүйсэн бол why not гэж хэлж байгаа хгүй тэр хүн. Яг нөгөө миний хараад хана өөр хөвгтэй хүмүүс ч юм уу илүү нөгөө амьдралд илүү үнцнийг ойлгоцсон хүмүүс яг тийм талаар боддгоо. Яг тийм талаар бодож байгаа хүнтэй хэрэлдэж байгаад стрессээсээ болоод муухай хэлчих юм бол тэр хүн шууд тий бүр сонголт хийх магадaltaй байхгүй. Стресстэй үедээ нөгөө өөрийгөө яг илүүлээс жоох. Тийм болохоор ер нь бол стресс хэрэлдээд стрессж байгаа үедээ ер нь бол дугаал зүгээр дээ. Би ясан стрессчнээс талж чад муухайшдаг байхгүй. Яадаг би стресс тэр амар юм мэддэг байхгүй юу? Йоо би ч гэсэн. Зүгээр л ингээл эдэл. Тэгээ хамгийн муухай цаддаггүй заяа. Ааха. Тэгэн гутаа бүр тэр шөнө яг 12 цагаас хойш үсдэг. Яа, зүгээр.
Би тэгэхээр тэгж боддоо ш. Мгм. Тарих сэтгэл хоёр нь стресстэй хоосорцог байгаа. Тэгэнгүүт Мгм. тэрийгээ дүүрэх гэж гэзнийхээ хэмжээг бүр хорсдол нийддэг байх гэж үздэг. Тийм Мгм. одоо арга хэмжээ авч байгаа Тийм. үедээ. Мгм. Тэнгүүд нөгөө нэг стресс үед угаасаа юу яадаг гинэ амттан хийдэж байгаа нь болохоор бид нар хүчээр серотониныг ялгаруулад байгаа байхгүй юу хөрхий тайвшрах. Юм амттай юм итгэхээр серотонин ялгарна тэгээд хүчээр бага хэмжээний серотонин аваад тайвширдаг. Гэтэл нөгөө идэж уусан амттан чинь эргээл нөгөө нэг дараагийн асуудлуудаа үүсгэж идэг тийм. Тэгэл стресс чинь өөрөө нойрны асуудлыг үүсгдэг. Энд дээр нэр юм гэдэг. Энийг айгүй ажиллах хэрэгтэй юм лээ. Нойр дутаагаас болоод стресс үүсээд байна уу? Стресстэй байгаас болоод нойр гүтэл үүсээд байна уу? Тийм энийг яг зөв ялгаж салгаж иж эхлээд нойрон дээр одоо тий төвлөрч ажиллах уу? Эсвэл стресс үүсгээд байгаа тэр шалтгаан нь өөр зүйл байх юм бол тэрэн дээр төвлөрөх үү гэж тэр стресс болон нойр нь шийдвэрлэгдэнэ. Хэрвээ нойрноос болоод стрессээ дагц чинь өөр зүйлээс хайгаад ах юм бол тэр шалтгаан олдохгүй байх юм шүү дээ. Одоо тэгвэл нөгөө стрессээс болоод дайран дүүрэлт орчиж байгаа. Тэгээд давхар цаанаа яадаг вэ гэхээр цадсан мэдрэмж үүсгэдэг нөгөө лептин гэдэг бодис маань угаасаа буураад өсөглөө мэдрэмжийг одоо нэмэгдүүлдэг грилин гэдэг бодис их тийм байна. Тэгэхээр одоо гарахгүй байх нь шүү дээ. Эцэг хэрнээсээ одоо эцэг хэрнээсээ л өсөд байгаа мэдрэмжтэй байдаг нэр гэсэн гэдэг байхгүй ойлгох бат. Тэгээ нөгөө кортизол чинь нөгөө давхар яаж байгаа вэ гэхээр өөхлөг давхар ялангуяа тэр хилээсийн өөхлөлт гэхээсээ таргалт. Тэгэл нөгөө гормоны талгалт, стрессийн талгалт гэд ялгаатай байгаа тийм учиртай юм биш. Харин тийм байгаад таргалт зөрчилдөөнөөс үсээд хаагаараа яаж таргалж юм гэдэг зүйл. Ер нь айгүй өргөн сэдвийн бүхэл бүтэн дахиад нэг сэдв баг биеийн илүүдэлж ингэдэг зүйл чинь яригдэн шүү. Харин стрессийг бас ингээд хідүүлээ, даван туулчлаа, ойлгочлоо. Тэнгүүд яаж одоо стресстэй байгааг хэмжих үү? Би одоо сая урт хугацааныхаа стрессийг ажиглаж ийж арга хэмжээг авч ийн гэж штэ. Тэнгүүд яг стрессээ тодорхойлох хэрэгтэй болоод эхэлж байгаа. Тэгээ стресс чи яг бүр муугаар хэлэх юм бол дараагийн сэтгцэн эмгэгийн суурь штэ тий. Тэнгүүд хамгийн алдартай би 2 судалгааг ярих гэж бодлоо. Нэгтгэх нь болохоор зэрэг perceived stress scale буюу PSS гинэ. Тэгээд энэ стресс судалгаа ерөнхийдөө л аман шүүлэг тэгээл нөгөө оноо тавих ч гэдэм үү тийм л юугаар хэмжиж болох хэмждэг юм байна гэж би бодсон чинь бас хими аргаар биологийн аргаар гэх юм уу хэмжиж болд юм байна. Цусан дах биологийн аргаар хэмждэг. Тийм цус шүс эсвэл өсөн дагуул кортизолоор стрессийн даврын хэмжээг шалгаад стрессийн түвшинг үнэлж болдог гинэ. Тэр өсөн дэх кортизолын агуулгын чинь архаг стрессийг гэлтэгдэг гэж би сонсч ирсэн үний юм болоо. Мэдгүй. Я айгуу сонирхолтой зүйлсэн байхгүй. Нөгөө бясалгал стрессийг бууруулдаг гэдэг биш тэгдэг штэ тий. Тэгсэн чинь ийм нөгөө нэг 3-6 сар бясалгал хийсэн хүмүүсийн өсөн дагуулгад кортизол нь буурсан байсан. Тэгэнгუутаа тэр нөгөө нэг кортизолын хэмжээ буурсан архаг стрессийг одоо уул мөр багассан байгаа гэлдэг нэ гэдэг тийм юм яваад байсан байхгүй. Тэгэхээр би ямар сайн. Гэтэ бодохоор нэр стресс ихсээд гэхээр усанаад идэх тэгэхгүй. Тийм. Тэгээ би бас танийхаа тэгж бодлоо нөгөө үс ургахаас чинь эхний одоо нөгөө үзүүр хэсэг ургасан хугацаа, шинээр ургасан үсний хугацаа хоёр ч өөр штэ. Тэнгүүт тэр хоёрыг хооронд нь харьцуулах байдлаар кортизол нь хэмжиж болдсон болов уу гэж бодлоо. Үсний уг болон үзүүр хоёрын харьцаагаар нь. Зөв. За тэгээд perceived stress scale нь болохоор зэрэг яг тухайн үед сүүлийн нэг сарын хугацаанд тэр хүн хэр стресстэй байгааг нь хэмждэг гинэ 10-14 асуултаар үнэлээд. Тэнгүүт өөр нэг сонирхолтой тест нь Holmes and Reich stress scale гэдэг нэ. Энэ нь амьдралд болсон томоохон үйл явдлууд стресс хэрхэн нөлөөлдөг хэмждэг. Тэгэхээр багадаа одоо тийм болж исэн тэр үед хэр их стресстэй юм болоо гэдгээ тэр үедээ тэр үеэ бодохоор тэр хүн яаж стресстэй гэдгийг хэмждэг. Ийм хоёр өөр арга байд юм байна. Ерөөсөө асуулт нь амархан
нөгөө уншиж байгаа л тийм биш ховор завиндаа хөвчлэн маш их гэж англиал. Тэгээ оноогоор нь стресс багтай байна, дунд зэргийн стресстэй, өндөр стресстэй гэ үнэл чинь нөгөө одоо хоолмос яах стресс гэдэг болохоор зэрэг энэ одоо гэрлэлт шинэ ажил шинэ байранд нүүгч байгаа ч гэдэг юм уу тэрнээс болоод тэр хүн эсвэл тэр одоо яг тэр зүйл нь тохиолдож байгаа бол стресс багтай байна, дунд зэрэг байна, өндөр стресс эсэлтэй байна гэ үнэлж юм байлаа. Гэхдээ энэ шүүлэн болохоор зэрэг жоохон бүдүүлгээр хэлэх юм бол би одоо энийг энэ асуумжийг бөглөө гэх юм бол жоохон фаны байдлаар бөглөж байгаа гэх юм уу? Яг стрессийн төвшнгөө ойлгоод анзаараад ямар нэгэн тийм том үйл явдлаас болоод стресстэй байгаад байх шиг болоод тэр нь өөрөө миний амьдралын зан үйлд өөрчлөлт оруулаад байх юм бол мэдээч хэрэг сэтгэл зүйн эмчээс зөвлөгөө авах ярилцах гэдэг нь бас маш чухал юм аа. Төгсөв. Хай нэг соёлын ярьсан шүү дээ. Яг сонирхолтой байна. Өсөнд нөгөө стрессийн дааврыг хөвчлэн кортизолын хэмжээг илрүүлдэг гэдэг чинь шүү дээ. Монгод энэ архаг урт хугацааны стрессийг тодорхойлоход ашигладаг гэж байгаа байхгүй. Тэгээд яа гэдэг юмгууд угаасаа ус ургах үед кортизол өсөнд хадгалагдчихдаг гэдэг бараг чиний хэлсэн чинь тийм. Тэгээд өсний шинжилгээгээр бүр ингээд сүүлийн хэдэн сарын стрессийн түвшинг ингээд тодорхойлоход доктортой үр дүн гардаг гэж шүү. Саний юм тий. Тийм ээ. Яагаад хадгалдаг вэ гэд яагаад үсэнд хадгалагддаг. Одоо эн чинь нөгөө кортизол гэх юмуд даавар гэхэр чинь задраад алга болсон ч юм уу эсвэл уурдаад алга болох шиг санагдцааз. Тэгсэн чинь өс чинь өөрөө нөгөө кератинтай штэ. Тийм уураг. Тэр нь айгүй бат бөх бүтцтэй байдаг. Тэнгууд тэр бат бөх бүтцэд нэгэнд орсон молекулууд нутаа хугацаанд хадгалагдчих юм бэ. Саний юм тий. Харин сонирхолтой юм байна. Монголд үздэг юм болоо тий. Үгүй хаа нэр үздэг бол алах юм шиг хэл үздэг болоо. Бизнес санаагаа оллоо тий. Тэгээд ер нь стресс гэдэг зүйлийг үнэн одоо юу гэдгийг те үс сургаж идэг үнэлэгдэг гэдэг шиг стресс үүсч идэг тэгээд тийж байгаа байхгүй болдог ч юм уу. Аюу нэг байж идэг сэдв юм шиг хэмнэсээ хүмүүсийг аюу ингээд хүнд нөхцөлд оруулж болох үстэй хоромхон зур хүний амьдралыг сүүлж чадах үс. Ийм сөрөг одоо бол мөртэй уулан байх хэвээр өөрийн гэсэн биологийн үүрэгтэй хэмнэсээ бид нар тэр стрессийг хэвийн түвшинд байлгахгүй ингээ асуудлыг шийдвэрлэхгүй удаан байлгаалах юм бол энэ маань өөрөө маш сөрөг нөлөөтэй байх юм шүү дээ. Тийм болохоор ямар тест гэдгийг яаж өөрийгөө одоо хэмжээг стрессийн хэмжээг авах уу? За тэр урт болсон богино хугацааны стрессийг яаж зохицуулах уу? Тэгээд стресс зохицуулах одоо өөртөө тохирсон зөв арга, ямар зөв аргыг хэрэглэх үү гэдэг маань аягүй чухал. Тэгээд чи нөгөө нэг юу сонсч ирсэн үү? Их стресстэй, их гомддог хүн ходоод нүвддэг гэдэг. Тий. Тэгээ яванда ходоодын ширхтээ болдог гэдэг. Тий, чи нэг яагаад тэгдэг гэж бодож байна? Үнэхээр тэгдэм болоо юу? Ер нь тэгдэг баха. Илэрхийлэхгүй гадагшлуулахгүй тавьчихгүй болоод ихээр зэрэг ходооднд хүчил их ялгараад тэгээ тогтмол тэр хүчил ялгарсаар байх бол угаасаа ходоод ч байн хүчлэг байх хэрэгтэй биш шүү дээ. Тэрнээсээ болоод цоорлох, хорсох шиж тэмдгүүд илэрч байгаа. Яг зөв. Тэнгууд ингэдэг нөгөө ходоод бол айгүй өрмөцтэй. Энэ чинь нөгөө бүр pH нь 2-тай маш өндөр хүчилдэг ийм орчинтай. Тэгээд намайг энэ ходоодын хүчлийг ярихаар яг нэг юу хошин ансаг гэвш нэг таавар шиг санаад байгаа гэдэг байхгүй. Нэг шулуун гэдэг. Хаан дээр ирээд хаан дээр илүү арслан дээр ирээд би ингээд дэлхийн бүх юмыг хайлуулах юм шингэн хийсэн гэдгсэн чи хаан шууд тэр шулмыг худлаа ярьлаа гэж цаадаар авчдаг байхгүй. Шулуун яг юу ч худлаа ярьсан бол чи юу ч хэлсэн чи. Бүх юуг хайлуулах юм хийгээгүй болоо. Олон хийцэн ингээд урд нь бариад үзүүлсэн ш. Тэгээд нөгөө тийч чин барьж байгаа шилэн савн ч юм уу шууд хайлах хэвээр. Харин тийм дээ. Бүх юм нь хайлах хэвээр. Тэгвэл яг тэгсэн байхгүй хаана энэ савн ингээд тайлбарлах шүү дээ тий. Лавх тайлбарлах шүү дээ гэдэг шууд цаадаар авсан байгаа байхгүй. Гэтэл нөгөө
бидний ходоодын хүчил чинь ингээл төврийг хүртэл хайлуул ингээл гар ярьдаг шүү дээ. Мгм. Гэтэл нөгөө ходоод маань өөрөө хайлдаггүй тэр хүчлийг өөртөө агуулж байгаа. Тэр хүчлийг ходоод өөртөө агуулахын тулд яадаг вэ гэхээр маш амархан нөхөн төлждөг. Дээрээс нь ингээд тусгаарлагч юм цэцгэнсэн юм айгүй тийм хүл үсгдэг тийм одоо сахарлаг гэх юм уу. Мгм. Хүүслэгдэж тэр хүчийг орохоргүй болгох нь шүү дээ. Давхраг үүсгдэг. Тэнгод кортизол илэрхийлснээс болоод тэр хамгаалтын давхраг үүсэх тэр процессыг нь ерөөхдөө саатуулаад тэр давхраг нэмгэрнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр давхраг бол нь ходоодыг хүчлээс нь хамгаалаад байгаа тийм. Тэгэхээр тэр давхраг нэмгэрээд ирэхээр ходоодны хүч нь ходоодоо болоод гинтийг шархлаа үүсгэх боломжтой болчихно гэсэн үг. Тэгээ хамгийн сонирхолтой нь тэр хамгаалах салсын ялгарыг бууруулж байгаа юмнээсээ хүчил ялгалтыг нэмэгдүүлдэг гэсэн олно. Тийм болохоор ходоод ерөнхийдөө гинтдэг юм онцлогтой. Тэгээ бид нар ингээд ямар нэгэн зүйлээр стресстэй гэдэг нь зүгээр л нэг зам төрхийн төвшөнд стресс үүсэл уулаад бүхэндээ ингээд гараад явчих болчих дуусах асуудал биш. Хэрвээ архаг стресс үүсгэж бүр ходоод нь хүртэл тэнд эрүүл мэндийн хувьд хүртэл хохирчж байгаа байхгүй юу? Харин тийм ээ тий. Тийм тэгэл бүр цаашаа ярих юм бол энэ чинь дахиад нөгөө нэг уурандаа баригдаад буруу үйлдэл хийдэг ч юм уу тий. Богино хугацаанд задан зохион хийгээд өөрийнхөө болон бусдын тэр амьдралыг ирээдүйд баллах тохиолдлууд хүртэл аюул их гарах жишээ нь. Стресс гэдэг нэрэн доор ерөнхийдөө сэтгэл судлал, хим, биологи гэд олон шинжлэх ухаан хамт ивд юм биш үү тий. Харин За хоёулаа ингээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгах уу? Тэгээд дахиад эцэсний хэлбэл амьсгал үнэхээр үр дүнтэй. Бид нар гүнзгий амьсгал авах үед одоо цусны эргэлтийн үнэхээр бол хэмээн болоод тэгээд тэд бидний бид ялгарцсан байгаа дааврууд ингээд өндөр түвшинд хэмээн түвшинд буудаг. Тэгэхээр нөгөө нэг гүнзгий амьсгал авах үед кортизолын хэмжээ буурна гэсэн. Кортизолын хэмжээ буурж байгаа нь та тайвшраад таны ингээд тархинд асуудлыг ингээд тайвнаар харах жаахан ч гэсэн симпхи үүсэх боломжтой гэсэн байхны. Тэгэхээр гололгүй гэдэг дарааллыг заавал хэрэглээрээ. Тэгээд бас нөгөө нэг яасан тий нөгөө стресс тэгэхээр амттай мэддэг гээд. Одоо нөгөө эндорфинийг ялгаруулах гэдэг шүү дээ бүрхий. Тэгвэл амттай мэддэг биш бацсинснэр дасгал хийгээд тэр одоо тий эрэг сэтгэлгүйдлийг хариуцаад байгаа дараа нэмэгдүүлээрээ. Яг зөв. Тэгээ та бүхэн магадгүй комментээр стрессээ даван туулдаг сонирхолтой аргуудаа биднэрт бас хуваалцаарай. Ичтэрийн аргыг тушиж үзэж болно шүү. Яг зөв. Тэгээд бас тийм юм нөгөө нэг никотины үйлчлэлээс болоод тий стресс тэгэхээр тамхи амирх ингээл байгуулаад араараас нь усруулад өдөрт одоо хэдэн айлцгаар татдаг ч юм. Гэтэл нөгөө никотин гэдэг чинь ярианы ихэнд хэлсэн өөртөө үлдэх итгэл үнэмшил хэрэгэдээр гаргаж байгаа шийдвэр сөрөг нөлөөтэй юм бэ шүү хүмүүсээ. Харин та нар вин зебра фиш баймаар бол битээ тамхитаад битээ стресс. За. Лайк, subscribe дараарай. Санал бодлоо бас биднэрээ ярилцмаар байгаа зүйлээ комментээр бичээрэй. Bye. Тэг бачлаа. Өдгөө. Эсэ катларай. Ой чи дийлэнгээстэй. Мэдгүй аль идэл хүн кат